Бид энэ нөгөө хүнсний хорийн яг энэ хүн гарцны гадна талд байна. Одоо энэ улсын дугаар УА энэ 5915 52 55 гэдэг энэ машинууд хардаа энэ явган хүний гарман дээр худалдаа хийгээ ингээд зогсож байна. Одоо энэ хойдлыг стана байна. Энэ бидний ярих гэдэг юм гамтрага нийтийн эзэмшлийн зам талбай бол нийтих байх хэрэгтэй. Энэний эзэм одоо ингээд өөрөө ганцаараа энэ 8 арилжаа хийгээд явган хүний гарц хаагаад ингээд зогсож болохгүй. Одоо энийг хин гамт орондоо энэ машинуудыг бүгдийг жоромлаад дээр нь нэмээд энд нэг худалдаа үйлчлэгээ хууль бусаар эрхэлж байгаа тэр юм дээр арга хэмжээ авъя. Машины эзэн аль вэ? Энэ таних юм уу? Тий. Одоо ингээд ихчээ энэ хэний энэ юу ихчээ энэ юу? Гарц. Тэгээ та энэ зогсож 8-ыг хэрэгтэй юм уу? Хэрэггүй дээ. Амтар одоо энэ хүмүүст ингээд энэ хууль дүрм зөрчиж байгаа гэдэг нь ойлгуулад энэ асуудлаа шийдээд ихчээ энэ камер одоо ингээд маргааснаас ажиллаж эхэлнэ. Та дахиад зогсоод дахиад арга хэмжээ авна. Энэ удаа ингээд та хөдөлчмөр ах юм. За ойлголоо. Ойлголоо гэж та тэгээ одоо ойлгоод өдчихгүй юм. За одоо би хөдлөө арай. Би хүнээс юм авах. Өө та намайг иргээс өмнө энд ингээд сөхөд худалдаа хийжсэн шүү дээ. Тий. Өө та энэ араа бүдүүлэгчтэй. Та энэ явган хүний гарцсан дээр ингээд одоо хөдөлчих гэж. Хэрвээ та ийшээ явчих юм бол наа чи биш хөдлөн. Дотор нь хагарах юм байгаа би бүгдийг онгойлгож байгаа янзлаа шүү дээ тий. Би явна гэж хэлж шүү дээ харин тий. Тэгвэл таныг ингээд хэдүүл гууж говшихгүй шүү дээ гэж бид нар машинаар чирээд яваад гэж шүү дээ одоо. Харин би явна дотор нөгөө дандаа хагарах юм болохоор янзалж байгаа би явнаа гэж хэллээ шүү дээ. Би ямар худалч юм байгаа шүү дээ. Би энэ хүнээс юм аваад гэж байна шүү дээ. Би явна. За тэр цаадлын машин олохгүй тэгээд ачуулаа явчих. Тэгэхээр энэ камерын хяналтаа сайжруулах хэдүүлээ тэгэхгүй. Тийм машины дуутсан байж байгаа. Энэ хүн ямар ч байсан. За